9 сарын 1-нд нөгөө гутлаа өмсөл шин сургуульд ороод. Тэгээ байж байгаа л нөгөө ээсэн чинь өдөр унднаар харч нөгөө улан салбайч гэдэг гутал нөгөө цав моо тэр хэд муу байсан. Ерөөсөө хүмүүсийн эхний өдрөө юу? Тэгээ эхний өдрөө салбайчихгүй ингээд том ангацсан. Ааха. Тэгсэн чинь шинэ ангид орсон, шинэ сургуульд орсон шинэ хүүхдүүдийн дунд нөгөө муугаа харуулж болдог бай. Тэгээд хүүхдүүд танилцсан шинэ хүүхд ирсэн байна маань чамааг хин гэдэг гэж нэрсэн чинь босыг бүгдээрээ гарыг одоо манай сургууль мургал танилцсан би босохгүй би энэ хичээлээ хийнэ гэж 9 сарын нэг ямар хичээлээ хүүхдүүд санал дээр суугаад босдог. Тэгээ ганцаараа хүүхдүүдтэй ч танилцаагүй ганцаараа сууж ягаад хичээлээ дуусгаад ангийнхныгаа бүгднийг гаргасан ганцаараа гардаг байхгүй. Гарахтаа яасан гэсэн нөгөөтгөө уулны том салбаас юм шиг явахаар тап гэдэг нэг 10 өндийг байгаадсэн. Ааха. Тэгээд явахын тулд ингээд босоод ингээд явж хөлөө зөөгөөд ингээд. Гэртээ харьцаа юу? Гэртээ харьцаа гэж хөлөө зөөгөөд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхгүй л чинь. Сүбэдэсгийн сайтаас үзэж та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил нэвтрүүлэг ээлжтэйгээр хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга Тэмүүлэн хүрэлцээрсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За бүгд сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргэе. За Тэмүүлэн гишүүнтэй бол миний хувьд өмнө одоо улс төр болон цаг үеийн асуудлаар бол хэд одоо ярилцчихсан. За энэ удаад бол Монгол Улсын их хурлын гишүүн гэдгээр биш Монгол Улсын иргэн Тэмүүлэн талаас нь ярилцлагуудаа нэлээд чөлөөтэй явах болно шүү. Тэгвэл одоо таныг харахаар л төсөв харагдаад байдаг боллоо шүү дээ. Яриага таны нэрнээс эхлэе. Танд Тэмүүлэн гэдэг нэрийг ер нь анх хэн хайрлаж ирсэн? Ямар утга учиртай нэр юм бэ? Манай аав л үжсэн. Тэгээ тэр үед манай аав ирч хоёлаа Оросд тэр үед одоо хуучнаад нэг зөвлөлт холбоотоос оюутан байсан Донецк дотоод. Одоо сүүлийнхаар ч бол нэг Донецк гэдэг чинь нэг Донбасс, Донецк гэдэг тусдаа гарцсан Орос Украины гол нэг одоо бас маргаантай бүсэнд тэнэлэг болцсон. Тэгээ тэнд ирж ирсэн. Хоёулаа тэнд оюутан байсан. Тэгэхээр бас оюутны хөхөд. Тэгээ би ч одоо бас яг юу гэдгийг социалын бүтээгдэхүүн гэж бас өөрийгөө хэлж болно шүү дээ. Одоо хоёулаа аав ээж хоёр манай одоо социализмын нийгмийн үед Оросд сурч ирсэн. Тэгээ тэнд бас төрсэн. Тэгээ тэнд байхдаа аав л бас нэр өгч ирсэн. Тэгээ хойд би асууж ирсэн. Та яагаад Тэмүүлэн гэдэг өгсөн бэ гэдгсэн. Мэдээж хаалттай нийгэм. Тэмүүлжин гэж өгч болохгүй. Тэгээ арай дөхөөсийгээ зөөлөө Тэмүүлэн гэж өгч ийсэн. Амьдралууд тэмүүлж зүтгэж амьдраараа л гэсэн утгыг бас илэрхийлсэн баг та тийм. Бас одоо өөх төгс соёлоо бодоод илүү бас санаа шахтай шнийг гэрэл хийж өдөөдөөшөө яваарай л гэсэн мөрөд өнцгөөслө гэж хэлж ирсэн. Тэгэхээр Тэмүүлэн маань хэр сан аав бэ? За амралтын өдөр студидтэй байхад хүүхдээ дууланд нь хөргөж өчөөд очноо гэжсэн. Тэгэхээр амралтын өдөр бас гэр бүлтэй цагаа бүрэн зарцуулдаг байхan дээр. Тэгэхээр гэр бүлийнхаа тухай бидэнтэй уулзаад гэр бүлээ танилцуулж болох уу? Дүү хүүхдээ яах вэ? Тий. Манайх 3 хүүхэдтэй. 2 том хүүхэд маань одоо маргааш соёлоо 15-наас урж байгаа. 2 ихээр хүү өх 2 их байдаг. Том нь ихрүүд юм биш үү тий. Тэгээ хоёулаа маргаашаас 15-наас урж байгаа. Одоо бас 15-наас чи хүүхэд байхад бол их л томнаас айгаа том залуучлаа жигэрсдэг боддог байсан шүү дээ. Манай 2 хүүхд ч гэсэн одоо бас л их одоо 90 цент дурчтэй том болж байна. Манай баг маань бол 7 настай. Тэгээ одоо гуруулангийн дугууланд бас нэг хагасаа мөтөн санд хөргөж өгдөг үүрэгтэй. Тэгэл өглөө 10-аас хөргөж өгнө. Үдээс хойш тэгэл 1-ээс 3-аас гэл авдаг. Тэгээ ерөөдөө аавын ажил бол үндсэндээ хагас бүтэн саний л ажил байгаа. Бусдаар бол одоо гэрийн ажилд ер нь оролцож бас чаддаггүй. Харьцангуй бас одоо юу гэдэг яг нөгөө их хурлд байна ажиллана хууль тогтоох байгууллагад ажиллана гэдэг бол бас харьцангуй яг нөгөө гүйцэтгэл ажилласнаас бол бас цаг замнаараа бол бас харьцангуй боломжуулцаа сайтай. Хоёр томьёогоо би одоо төрсөн үед нь бол тэр үед нь бол баг хизээж төрсний сайн мэдэхгүй хизээж том болоод 2-3 нас хүрснээр мэдэхгүйгээр бас өнгөрсөн. Тэр үед нөгөө уулуурхаа яаманд за дээрээс нь газрын ашигт малтмал газрын нэрлэх газар гээл газрын нэр яг ид одоо нөгөө манай төрөн гурвалтууд орж ирэл нөгөө нэг ингээл баахан гэрээн дээр аягүй хэлж ирсэн бүтээгдэхүүн гэрүүнүүдээр сүүлд нь залгуулаад оюутлахын гэрээ 5-7% гээл явж ирсэн. Үндсэндээ бол бас тэр 4-5 жил бол их хурдан өнгөрсөн. Дандаа л ерөөсөө ажлын төлөө тэгэл бүх юм ясаргаал гэр бүлээр их хойш нь хийж ийсэн. Тэгээ одоо бодоход нөгөө хүүхдүүд маань яг ийм том болсныг ерөөсөө анзаарахгүй өссөн. Сүүлийнхэн бага хүүхдтэр бол одоо ёстой нөгөө хүүхдийн нөгөө тэр инээ төвөр бүх юмыг л айгу мэдэрч өссөн дээ. Хүүхэд тэгээд ерөөсөө ихэд ажлын стрессийг л байхгүй болгодог шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Амралтын өдрөл одоо нөгөө ичгчээ нөхөж авч байгаа өстэй тий. Тий. Хагас санд бол гэр бүлийнх бас нэг цагаа гаргаад байгаа. Гэхдээ мэдээж одоо яг нөгөө тойрог дээр ажиллах хугацааг 100 хаврын чуулганы үеэр бол мэдээж цаг одоо хамаарахгүй л ажилладаг.
Тэгэхээр таны аав өвөө эмээ бол ерөөхдөө Арангаа аймгийн их тамир болон өндөрлөн сумын гаралтай хүмүүс байдаг тий. Таны өвөө чимэдэрж бол одоо гар бөмбөг их сайн тоглодог, за мөн сайхан зурдаг хүн байсан гэж миний хувьд бас нутгийн зоолоос сонсч байсан. Манай өвөө Арангаа аймгийн хамгийн анхны гадаад хэлний багш нэ. Оросл зааж исэн. Тэгээд анх 54-5 оноос хойш Парайтад бас нэг жил багшлаад наашаага өндөр улаанд бас ингээд Оросл заагаа тэгээд их тамирт дээрээ тэгээд аймгийн төв дээр 1-р 10 жил дээр одоо бас яг нас болтлоо бас багшаар ажиллаж ирсэн. Тэгэл анх л одоо Арангаа аймагт гадаад хэл буюу Орослыг зааж ирсэн л одоо анхдагч багш нарын хэлдэг л дээ. Эмэм нь болохоор их тамир сумын одоо хамгийн анхны цэцэрлэг эрхлэгч байсан бас л сургууль хүмүүжүүлэгч. Тэгээд сүүлд нь одоо нөгөө сум аймгийнхаа намын хороо за бас ингээд их л төр нийгмийн хэд идэвхтэй зүтгэлтэй хүмүүсүүд байсан. Тэгээд өвөө бол айгүй тийм спортлог хүн байсан гэд манаас Арангайхан. Харин тэгэхээр нөгөө бөмбөг гар бөмбөг их тоглодог байсан. Эмээ бол айгүй том биетэй, биерхүү, мөр чат сайтай. Одоо 6 сарахт бол тийм манай өвгөөс бараг том биетэй хүн байдаг. Өвөө бол жижигхэн тэгсэн мөртөө одоо гар бөмбөг тоглодог гэдэг айгүй хөдөлгөөнтэй. Тэгээд тэр үед нөгөө Арангаа аймгийн 6 халдсан нэг гизэгт гэдэг л юу вэ? Одоо нэг л тийм хожтой байсан. Тэгээд тэр чинь тэр үед одоо анх удаа Арангаа аймгийн волейболын шигшээ улстай 2 удаа дараалж 2 жил дараа төрүүлж исэн гэж. Тэгээд тэр шигшээд одоо бас манай өвөө тоглож исэн. Тэгээд жижиг мөртлөө холбогч бас хийдгээс юм шиг байгаа. Тэгээд 6 тэр нөгөө гол хүнийх л одоо 5-5-уулаад бүгдээ халдсан байсан юм шиг бас халдсан. Тийм ээ. Өрнөс зээжтэй. Өрнөс баг бүрдчихсэн байна. Бүрдчихсэн. Тэгээд улсад бүгдээ ирж төрүүлж исэн гэдэг. Манай өвөө болохоор их сургуульд Батлан их сургуульд бас байсан. Ер нь хөдөлгөөнтэй спортлох хүн байсан баг. Тэгээд тэр их чинь бүхэл бүтнөө Батлан их сургуульд 1-2 дугаар курстай дараалж одоо нөгөө сургуулийнхаа бүх одоо нөгөө спартакадад улсын спартакадад Батлан болохыг салбарын спартакадад 2 жил дараа төрүүлж исэн гэдэг чинь. Тэгээ яг тэгэхээр их л мундаг л одоо тэр бүхэл бүтэн одоо тэр Батлан салбарын дундаа төрүүлнэ гэдэг чинь их л хөдөлгөөнтэй мундаг л одоо их сайн тоглодог хүн байж та бас эмэгтэй хөдөлгөөн. Тийм гүйлт, тишүүр санаараас яадаг гэсэн гэж ярьдаг, саксигт сайн тоглодог байсан гэж ярьдаг. Харин сүүлд яг нөгөө сургуулаад гэхдээ бас тэр үедээ төгсч чадаагүй Батлан сургууль. Бас нэг үедээ тэр үед хэлмэгдүүлэлтэд манаас өгдөөцүүд бас хөрч ирсэн. Тэр эсэргүүний хөөхт гэдгээр 2 дугаар курсээс бас хөөгч ирсэн билээ. Тэгээд сургуулаад төгсөж чадаагүй. Гэхдээ бас яг Арангаа аймагтай бол одоо боловсролын салбарт бол баггүй хугацаанд зүтгэжсэн хүмүүс шүү дээ. Тэгээд сүүлд нөгөө ичнээгээр одоо Оросны багш юугаар ингээд нөгөө босрлын дээд сургууль одоогийн нөгөө босрлын сургууль бас сураад багш мэргэжилтэй бас болж ирсэн. Таны бас нэг нөгөө өвөө эмээ хоёр маань бол одоо Баянгор хүмүүс байдаг тий. Тий. 4 эмээ өвгөөсөө би ерөөсө ганцхан л одоо ээжийнхээ аавыг буюу додоо өвөө бас одоо үзсэн. Бус нь бол намайг төргөөсөн бүгдөө бас нас орцсон байсан бас багад нассан. Тэгээ манай ээжийн аав ээж хоёр бол нөгөө хоёулаа Баянгор аймгийн 3 булаг сум их. Манай хангаа сумтай залгаа байхгүй. Тэгэхээр бас яг нэг хуучнараа бол нэг Далаачийн хоронгийн өшөөнийхэн шахуулбагийн нутгийн хангаа захир тэгээд цаашаа завхны отхон их бол Баянгорын Баян булаг 3 булаг хил залгаа болоо хил залгаануудыг байгаль цаг уурын жигсээг дандаа 2000-аас дээш их өндөрлөгт байдаг сарлагтай тэгээд их өвөрмөц тийм онцлог яг нэг л байгаль бүслүүрийн нутгийнхан л да. Баггаас судалж үзлээ л дээ. Их олон ярилцлаган дээр ээжээрээ их бахархдаг тухай бас дурдсан байсан. Тэгэхээр бас энэ цаг мөчид ээжийнхэн тухай асахгүй байж чадахгүй нэ. Тэгэхээр ээжийнхэн тухай болон гэргийнхэн тухай манай үзэгчтэй хаалцвал. Тий. Тэгээд миний ч доо туулж яваа зам гэх юм уу. Манай аавын ч доо бас одоо хийсэн бүтээсэн гэдэг аваад үзэх юм бол ерөөсөө дандаа төрийн төлөө зүтгэж ирсэн. Би ч анх л одоо сургууль төгсөөд ирсэн л төрийн албанд бас орж ирсэн. Хизээч одоо би улс төрд орсон ч гэсэн, улс төрийн албан шалтгаан болсон ч гэсэн би үргэлжил одоо өөрийгөө ер нь төрийн албаа агчлаа гэж боддог. Анх л одоо анх төрд ажиллахдаа төрийн албаа агчид хангаргыг өргөд орж ирсэн. Тэгээ төрийн албаныхаа хуулийг агчлал мөрддөг байх хэрэгтэй. Бусад жирийн одоо төрийн албагч нарын адил одоо Монгол төрийн төлөө чи үнчирч зүтгэх ёстой гэж боддог. Тэгээд ерөөсөө л ар гэрийн амьдралыг ерөөхдөө гаргуундаа хийжсэн. Тэр болгоны ард одоо манай гэр бүлийн хүмүүс миний ажил амьдралыг зохицуулж, өөр хүмүүсийг манаас одоо эрүүл сарвал тий мэдлэг босралтай болохын тулд ингээ хичээж яваа ар гэрийн ажил амьдралыг бас авч явж байгаа юм шиг байдаг. Үүн лугай адил одоо манай аав маань бас л одоо төрийн албанд 30-40 жил зүтгэсэн. Төсөв санхүү. Тэгээд дээрээс нь одоо сүүлд бол бас уулуурхан чиглэлэрсэн гэдэг ажиллаж исэн байдаг. Тэгээд тэр болгонд бол манай ээж л бас манай ажил гэр амьдралыг авч явж исэн. Тэгээ манай дүү манайх чин гэр бүлээс бас би тэр хоёлаа. Би доороо нэг дүүтэй.
Тэгээд бид хоёр 13 насны зөрүүтэй. Тэгээд манай дүүг бол инхүүлэн гэдэг. Яг тэгэл тохоо үед л манай дүүг анх төрснийхэн дараа нөгөө нэрийг яаж өгөх вэ? Тэмүүлийн эмчин дүүг нь ослуулж адилхан нэрийг өгөө. Тэр үед бас нэр олддог. Тэгж бодож байгаа бол инх үүлэн. Тэгэл үүлэн гэж цэцэг байдаг. Тэгээд инх цэцэг гэсэн маяг утгатай юм байна. Үүлэн цэцэг гэдэг. Тэгээд инхүүлэнг бол хослох юм байна гэж хэлсэн. Тэгээ бас нэлээд нэрийн төхүүлж гисэн байж тээ харант нь. Тэгээд сүүлд нь би бас нөгөө 3 хүүхдийнхээ бас нэрийг өгөхдөө бас их бодсон. 2 ихэр эмчин нөгөө хүү өх 2 том. Тэгээд нөгөө хоёрын нэрийг бодох гэхээр яаж ослуулж өгөх вэ? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тослох нэрүүд ховор байдаг. Нилээ их олон нэрнээс бодсон. Тэгээ бодож сүүлдээ ивэлдэггүй. Тэгэхээр нутаг агуулгаар нийлүүлээ гээд. Эрхэс мичид гээд. Хоёулаа од. Эрхэс мичид одтой нэр. Тий. Одоо эрхэс шиг одоо гялалж хөнгө тод байхалтугай гэсэн бодоороос баг хүүдээр бол ямар ч бараг сонголтгүй шахав тэгээд од гээд өгсөн. Тэгээд эрхэс мичид од гээд бас тий. Баяр цаатахта бас нэрнэдэ шивтэй тий. Тэгэхээр доодох нэрийг эцэг хөвгч дуурс халдрыг хүн өөр бүтээдэг гэж нэг сайхан үг байдаг. Тэгэхээр Тэмүүлэн гэдэг хүн бол одоо аав ээжийнхаа нэрийг бол өгсөн нэр алдрыг бол одоо олонний өмнө нэр хүндтэйс өргөд явж байгаа гэж хэлж явна бас энэ цаг мөчид бахарч байгаа хаа. За Тэмүүлэн гэдэг хүнтэй ярилцахын манай хүүхд насаар нь аялж үзлээ. 10 жилдээ байхдаа бас нэлээ хөөхөн паянгууд бас байж шүү. Тэ. Цэцэрлэгт байхдаа цэцэрлэгээс их харагдаг байж. Тий. Цэцэрлэгээс их харагдсан мэр. Би ер нь их юм чөлөөт нэвтрүүлэлт орж байгаагүй. Ерөөсөө тэгэл одоо юу гэдгийг сүүлийн 10 жил улс төрд байхад бол дандаа нөгөө яг хийж байгаа ажил үйлсийн талаар нэвтрүүлэг ярьцлага өгдөг байснаас биш. Чөлөөт нэвтрүүлэг гэдэг чинь томтгой. Ганц хоёр хоосон. Тэгээд тэр утга нэг нь бол жишүүгээд бас бүгдгээ сая үдсэн байх шиг байна. Өвөөгөнд байдаг байсан. 40 мянга хатаад. Тэгээ одоо нэг сансар капиталын 2 дахь байш байдаг шүү дээ. Одоо өөртөө байдаг нөгөө нэг центр поинтын ардтал. Чинь бүр дээх нь үед миний хүүхд байхад бол доллар илүүр гэдэгсэн баг. $1 илүүр гэдэг. Тэгээ $1 орж нэг ундаа тэр үед нөгөө барууны л нэг кола, ундаа, фанта дээрээс гадаад нэртэй жиглаад мэглаад эндээс бас авч болдог. Аав ээж нөөрхөө тэгэл нэг мөнгө хаяа нэг цуглуулж байгаа л нэг хэдэн төгрөгөөс арминаг $1-2 болгоол. Тэгэл хүүхдээ орж тэндээс $1 илүүрээс юм авахулдаг бас байсан. Тэгэл хамгийн одоо гоё тансаглал хүрх юм одоо тий барууны өнгө амт өнрийг мэдэрдэг. Тэгэл тэр үе анхал тэр үе яг айгүй ингээ лаацта ундаа коло пи бид нар чи айгүй шал өөр харагдаж байгаа. Шал өөр гариг ертөнцийн юм шиг. Манайхных бол одоо шилтэй тий. Тэгээд их тийм тэнд манайх байдаг байсан. Центр поинтын арт лидер 2 давхар одоо сансар капиталтай байсан. Тэгээд 1 давхартанд байдаг байсан. Хамгийн эртний 40 мянган хамгийн анхны байшингууд нэг. Хажуудлынхаа байшингууд бол нэг автобус байрнууд гэж тэр үед бас нэргэдэлдэг байсан. Тэгээд 24 дугаар сургууль гэдэг. Тэгээд би 24 дугаар сургуулийн хажуудлын бас 24 дугаар цэцэрлэг гэдэг баг. Одоо бас марцсан байна. 24 дугаар цэцэрлэг гэдэг баг шүү. Тэнд явдаг байсан. Тэгээ яг нэг гэр ойрхон учраас өөрөө бас гэртэй байх дуртай. Тэгээ манай өвөөч нөгөө чихэр бовны үлдэрч жолооч идэг байсан. Тэр үед л аавын чэйж нөгөө машинуудаас өөр нэг ирдэг байсан шүү дээ. Аавын чэйж гэл фургоныг нэрдэг. Тэгээ хээжи бүкс гэл ардаа нөгөө гөөхий зөөдөг машин нэрдэг. Тэгээ сүлд нь далах зөөдөг нөгөө том УАЗ машин УАЗ 53 гэ тий. Энэ машин тэр нөгөө янз бүрээр байдаг гэсэн шүү дээ. Тэгэл өдрийнхөө онд мараа өө ирдэг бас тэгэл. Тэгээ манай одоо аавын дүү, ээжийн дүү өдөр бүгдөө бас 24 дугаар сургууль сурдаг. Тэгэл өө манай гэрч ирсэн өндөө өдөр ундны цаг 10, 11, 12 бүжигнжидэг л байсан байх. Би чи гэртээ байх дуртай. Ганцаараа байх дуртай. Тэгээд бүжигдээ явчих гэдэг. Тэгээд сүлдээ цэцэрлэгээс лав нэг 5-6 орохсоо ерөөс гадаа тоглож явахад нь гараад ирждэг гэр өрөх гэж. Тэгэхээр сүүлийн 2 жил цэцэрлэг сураагүй угаасаа тэгээд за энэ нөхөр ерөөсөө бүтэхгүй байх гэжтэй тэгээд гэртээ цаашлаад явдаг болсон. Тэнгүү чи хийх юмгүй гэж яах вэ тэгээд нөгөө 40 мянгатын терав яг нөгөө тэр центр поинтын терав чи өстө битүү хөлөдөг дандаа л хүмүүс салхиж явж идэг газар. Тэгээл хөө хараад хүмүүстэй тэгэл ганц нэг тоглоом цонхоор албаар унгаагаа нахаа хичээнийг аваад өгөөч гэж цонхноос нэг давхраас юм авахулдаг. Сүүлдээ 6-7 хөрөнгөтэй цонхоо онгоолгоод нэг давхар юм чи өөрөө дамжиж бууж гадуур гарчихгүй ганцаараа тоглож байгаа буцаа дамжаад нэг өвөө мөгөө ирэхээс буцаад ороод ирдэг байсан тийм. Тэгэхээр бас нэлээ хэргийн зүйл байсан юм шүү. 4-р ангийн 9-р сарын 1 гээд нэг шинэ хотын тухай паян байна. Тий. 4-р ангидаа би нөгөө сургуулаа солиод. Тэгээд сургууль орсон гэсэн үг үү? 3-р анги төгсөөд нөгөө зуныхаа амралтаар ээжтэйгээ улаан уд явсан байхгүй юу? Новосибирск яваад улаан уд яваад. Анх удаа гадаад явж үзэж байгаа юм тэр. Тэгэл гоё тэгсэн чил ерөөсөө өөрөө тэнд очиод хэлгүүгээ ойлгоод ээж л орсоор ирээд хүмүүстэй харьцаад байдаг. Би ойлгодоггүй. Тэгээ ерөөсөө ирэнгүүтээ би Орос сургуульд орно. Орос сурна. Хууч 81 гэдээ би бас яг нөгөө гэрийн хажууд нэгдүгээр сурдаг байсан. Тэнгүүд манай тэнд ойрхон 83 дугаар сургуулиуд бас
бас Орос гадаадны сургалтын сургууль бас анх байсан. Тэгээд тийш би шилжиж ормоор байна. Орос сургуульд орё гэж тийш шилжиж ирсэн. Тэгсэн чи чадах юм уу чинь бүхэл бүтэн 3 4 жил ингээд Орос хэл үзсэн хүмүүсээс чи анханаас нь сурсан. Хамаагүй би сурна гэдгээд зүтгээд орж ирсэн. Тэгээд тэр үед нэг улаудад байхтаа баймхандаа бас их гоё гутал авсан. Одоогийнх нэг ботик костюмных шиг те. Тэгээд тэр үеийг одоо бодсон яг хятад гутал байсан юм л та. Улаудад анх очижсэн гэдэг тийм барааны нэг байсан шиг. Тэгээд аягүй жигтэйхэн гоё ингээд дээрээ сэтг мэтхэн тортой тийм ботик тэндээ авч ирсэн. Тэгээд 9 сарын 1-нд нөгөө гутлаа өмсөөл шин сургуульд ороод тэгээ байж байгаа л нөгөө ээсэн чинь өдөр унднаар харч нөгөө улан салбаач гэдэг гутал нөгөө цав маа тэр хэд муу байсан. Ерөөсөө хүмүүсийн эхний өдрөө юу? Тэгээ эхний өдрөө салбаачихгүй ингээд том ангацсан. Ааха. Тэгсэн чинь шинэ ангид орсон, шинэ сургуульд орсон шинэ хүүхдүүдийн дунд нөгөө муугаа харуулж болдог бай. Тэгээд хүүхдүүд танилцсан шинэ хүүхд ирсэн байна маань чамааг ингэдэг гэж нэрсэн чинь босоо бүгдээрээ гарыг да манай сургууль мургуул танилцсан би босохгүй би энэ хичээлээ хийнэ гэж 9 сарын 1 ямар хичээлээ хүүхдүүд санал дээр суугаад босдог. Тэгээ ганцаараа хүүхдүүдтэй ч танилцаагүй ганцаараа сууж ягаад хичээлээ дуусгаад ангийнхныгаа бүгднийг гаргасан ганцаараа гардаг байхгүй. Гарахтаа яасан гэсэн нөгөөтгөө уулны том салбаас юм шиг явахаар тап гэдэг нэг 10 өндийг баягаас. Аа. Тэгээд явахын тулд ингээд босоод ингээд явж хөлөө зөөгöd ингээд. Гэртээ харьцаа юу? Гэртээ харьцаа гэж хөлөө зөөгöd ингээд явж байгаа байхгүй. Тэгэхгүй л чинь. Гэр сургууль хоёр маань хоорондоо хэр ойрхон байсан бэ? Тэгээд тэр чи одоо 19-р байр цаашаага 83 гэдэг чинь лав бараг 2 км гарan байсан баг. Тэгээд тэр сургуулаасаа тэгэл нэг гарсан. Сургуулаасаа гараад наашгаа би бас өөрөө бас их хичим хийдүүл хүн байсан юм шиг тэгэл тоохгүй тэгэл яваад өгнөс. Тэг чин тэндээс ч нөө тэр нэг 2 км гэрлүү гарах гэж бараг 2 3 цаг болсон баха. Намайг хүн харж яана гэж хүн хараа. Тэгээд нэг хөлөө цаг болдог жоох ингэ явдаг. Алхаж явж чаддаг. Хөлөө чир зөөсөр гал тэгээд гэртээ очиж ирсэн. Тэгээд энэ гутцтай бүтэхгүй гэж хуурлаад гэдэг. Тэр нэг асуухт маань эхний өдрөө өмсөөл тэрээс салбаагаа дууссан. Гэсэн байна шүү дээ тий. Та тэгээд түрүү бас нөгөө ярианы донд орчих шиг байна. Ээжтэй гант орс яваад хэл одоо нөгөө ээж нь орсоор байдаг. Таны хувьд л одоо нөгөө нэвтэрч чадахгүйсэн хэрэг. Тэгэхээр бас эренгүүтээ хилээ нэлээ итгэлэн сурсан бах тий. Хилний хичээл. Таны хувьд ч Америкт хүртэл сурч ирсэн гэж хэлсэн шүү дээ. Америкт сурж явах үедээ мөн чөлөөт бөхөр барилддаг байсан ангижсэн. Өөрчлөл үндэсний бөхөр. Тий яг нөгөө 10 жил тогтоод нөгөө Монгол хөгжлөнд бүдөрөл үндэсний бөхөр барилдах дуртай. Тэгээд сургуулийнхаа баган дундангийнхаа нөгөө нэг бас аймаг сургуулийн аврагчрал тэмцээнүүд бас ингээл орж анги мэгээд л орж барилддаг байсан. Тэгэл баган дэхтэй болох нөгөө баган ангийнхаа тэмцээнд бас нэг ороод 1-р анги дэхтэй хаа. Нэгээс 3-р ангийнхныхын дундаас нэг 2-р байранд орж илүүд бас нэг тийм. Дараа нь дунд ангид ороод бас ганц нэг барилж илээс. Тэгээд яг хаа 10 жилээ бол 8-р анги нөгөө 83 та дуусгаад. Тэр үед чинь бас манай сургууль тэр үед бас юу л байсан юм бэ? Одоо нөгөө Америк багштай байсан. Хамгийн анхны Америк багш нар одоо нөгөө Peace Corps-оос гэж багш нар ирж ирсэн. Тэгээд 4-р ангиас манай сургууль дээр англи хэл зааж ирсэн. Тэгээд 5-6-р ангиас бас манай дээр Basque Peace Corps-ын шугамар байсан юм болоо. А биш юунд Японы нөгөө JICA-гийн төслөөр байж ирсэн. Бас Япон багш нар ирээд. Японы дугуйлан бас ажиллуулж. Тэгэл их л олон хэлнийг дор бас их үзчихсэн. Бас их одоо тэр үедээ л дөнгөж шилжилтийн цаг үед зах зээлийн үед гэдэг аваад үзэхэд анхдагч одоо сургуулиуд илүү бас гадаалыг үзчихсэн 1-р оролт. Орос хэлээр бол яг хаа тэгээд нөгөө ангийнхан ч нугаасаа ингээд бүр багаасаа мунгаан хэл нь болцсон. Нөгөө хүүхдүүд тасраа явц үзэж байгаа нөгөө юмнууд шал өөр төвшөнд очиж байгаа юм шиг. Би ч тэр үед гүйцэж очно гэдэг бол аягүй хүндэл байсан. Тэгэл яг хаа чадлаараа л бас тэгэл одоо ямар ч тэгэл нэг орос хэлээр бас нэг бас АБТ мочгүй биш тий. Цаашаа нэг алтан донд тэгээд орос багш нар нь бол яваад өгсөн байсан. Дөнгөж нөгөө ааха 91 92 онд орсуудыг буцааж ийсэн тий. Орос хэлийг бол манай монгол багш нар зааж ийсэн. Та нөгөө Монголоос яг одоо нөгөө мөнх таварга баян мөнх аваргуудын номыг захиж их уншдаг байсан гэсэн. Тий. Тийм тэгээд яг би одоо таны хэдэн оны ярилцлага дээрээс тэрийг олон уншиж байгаа. Нэг ярилцлаган дээрээ давстаа хар цайнд гараад ирдэг байсан гэсэн. Тэр нь яг явчтэй. Гүйгүй яг янз янз нэг одоо юу. Ер нь арангач өөрөө бүхтөө нутаг шүү дээ. Таныг ер нь яг бүх гэж одоо үзэгчд бол мэдэхгүй байхаа. Бүхтөө барих Монгол хотын хүүхэд нөгөө гар одоо айрс мэрс хамаагүй зөөлхөлтэй шингэл байгаа шүү. Тэгэл нэг хаяа нэг зодог шууд модоноос барилдаал ингээ харч нэг хум сурууч нэгэл одоо зулгарчих гад байдаг тий. Тэгс нөгөө баян мөнх таварга намнаас уншиж байсан. Тэгээ тэр үед л мөнх таваргач бас идэл нөгөө барилж яхах үед л гурван умсан зулгарчих гад байдаг. Давстай одоо чангаруус хар цайнд ерөөсө хуруугаад дүржил ингэж байдаг байсан гэл. Тэр эврээс туршиж үзчихэл байсан бас тэгээд ингээ.
Яагаад ер нь гинт уяач болчихваа? Хотын унган хүүхэд. Уяачтай би ч одоо айхтар тэнх мөрмөл уяад өөрөө зүгээр мөрмөл нь л дуртай. Тэгээд 2000 оноос хойш одоо манайх бас мөрмөл уйдаг байсан. Манай аав бол нэг 10 жил тахта өөрөө өстой 8 дугаар анги хүртэл өөрөө нэг ганцхан морьтой. Хоёр нэг скейтний хүүхд учраас сумын төвийн хүүхд учраас мөрмөл байхгүй. Адом бол байхгүй. Тэгэл ганцхан унааны морьтой байсан гэж. Нэг хээр морьтой одоо зураг нэгдэг ихгүй юу бас тийм хээр мөр үрээ өөрөө унтсан зураг авахулсан байдаг. Тэгээд тэрийг өөрөө уйдаг. Тэгээд нэг жоох багангийн хүүхд гооч нөгөөх унуулдаг гэсэн гэж. Тэгээд багангийн хүүхдийн одоо 10 жилийн хүүхдийн л уйсан мөр бас яаж сайн тавихгүй. Тэгээд сумынхаа наадмад л нэг хайхтар дээгүүр тавьдаггүйсэн юм шиг. Тэгээд 2000 бид нар Австралиас ирээд аав нэг 99 2000 оноос хойш нөгөө Тамирын хурд нэг гээд наадмыг хамгийн их санаалж зохион байгуулсан. Нөгөө нэг мундаг үрээтэй. Монгол сэргэлэх манай аав өдөр самтраа зохион байгуулж хийжсэн. Буянтайд нь Үцэгдэж. Бусд нь сонсогдноо гэдэг айхтар өрөөтэй нэг тийм наадам хийжсэн. Тэгээд тэрнээс хойш аав өөрөө мөрмөл цуглуулад ингээд мөрмөл сүйдэг болж исэн. Тэгэл анхныхаа жилээ тэр чинь бас хурдан бор морьтой дүнжин гар энтерт бас хайрагдаа. Тэгээд манайх нэлээ адууж яад үйлчлэл ажил хийгээд ингээд явсан. Одоо ч марг гэхэр чинь 25 6 жил болцсон байна. Тэгээд сүүлийн одоо 10 жил бол манай аав өөрөө гардаж яж байгаа. Сүүлийн 20 гаруй жил бол яг үйлчлэл ажлууд бас хийж байгаа. Тэгэл одоо нөгөө сайн хүний тусгал гэдэг юм уу баянгын лав байгаад байгаа маар одоо машин техникийн барьж явсаар гаал жолооч хийж явсаар гаал тийм мөрмөл дуртай болсон. Тэгээд эхэндээ болохоор яг манай бас мөрмөл нэг сайн уралддаг. Улсын наадам тэгэл явангуй чинь дандаа 7 8 6-гаар гэж 6-гаар хийдэд ороод 7-гаар хийдэд ороод тэгээд бүсийн наадам дээр очихоор бас л нэг ингээд дайрагдаж чаддаг болчиход байдаг гэсэн. Тэгээ анх над дээр миний нэр дээр бас нэг 2007 онд тавьж ийсэн юм байна. Тэгээ улсынхаа наадмаас анхныхаа бас айраг төрөг авч ийсэн. Тэгэл тэрнээс хойш 2000 одоо 7 оноос хойш хөрч баг тасралтгүй 7 8 жил дарааж улсын наадмаас айраг авч ийсэн. Айраг төрөө авч ийсэн. Тэр дундаа улсын наадмын 5 төрөө айраг бас нэг 2 3-ыг авч ийсэн. Бүсийн наадмаас бараг 20 30 айраг төрөө авч ийсэн. Тэгээ бас яг бай. Бас амжилттай. Талдаад одоо морь гэдэг чинь нөгөө нэг тухайн тэр уяач их, унаач хүүхдэх, тэгэл эзнийх нь хэмэрсүүл дагдаг гэж бас ярьдаг. Тэгэл бүх юмны тохироо бүрж исэн баг. Тэгэл явсаар гал морин дуртай бол одоо бол манайх 300 орчим адуутай. Тэгээ яг л энэ хэмжээнээс дээш нь гарах үйлчлэл хийх гэж л бас бодог. Манай бол үржлийн чиглэлээр би бас ер нь л одоо манайд ихний л хамгийн топ үржил хийж байгаа хүмүүсүүдийн нэг баг. Манай одоо ер нь одоо цэвэр нэг үржлийнхэн бодлоготаасаа ингээл яг үйлдвэрхсаа сайжруулахлаасаа л яг онлайн чиглэлээр л ингээ хийсээр хагаад үндсэндээ нэг одоо нэг юм омог үйлдвэрийн чиглэлийн адуунууд бол бий болцсон. Гол үндсэн суурь нөгөө морин тойруулгын одоо адууны суурин дээр бас дэвсгэрээ хийж бас одоо говж ирсэн. Одоо нэг 20 орчим азархтай. Тэгээд эдгээр маань бол бас нэлээд цус сэлгсэн тойруулгын чиглэлийн азарнууд ч бас байна. За заримдаа одоо зүүнтлийн адууны азаргаарч бас үржил хийсэн. Тэгээ үндсэндээ өөрийн гэсэн бас нэг юм одоо омог үйлдвэртэй болж байгаа гэж харж байдаг. Одоо ямар ч тэр 20 гаруй азарнаас альнаас нь ч төрсөн унгнууд бол бүгдөөс нэг хэлбэр хийцтэй, нэг зан шарын шинтэй гарч идэг. Тэгээ нөгөө дандаа л дефект гэж бол сүүлийн 4 5 жил бараг байхгүй болсон. Тэгэхээр ерөнхийдөө монголчуудаас ярьдаг шүү дээ тий эрг хүний амар нэмэлттэй хазаартай мар гэдэг. Тэгэхээр таны хувьд бол бас улс төрийн их ажлын хажуугаар магадгүй стресс бухимдлаа адан сөрөг дээр очиж гаргана биз? Үгүй ээ. Тий хуучин бол цаг завтай байхад бас харьцангуй гэдэг байсан. Одоо бол үндсэндээ би бас адуунаас олж байна. Манай аав мал одоо үйлчлэл ажлуудаа хийгээл мал авъяал ингээл явж идэг. Би сүүлийн 2 жил үндсэндээ одоо яг ажил гэж дараад цаг заавч өстой дандаа л минут юу хавчигдаал таарчигддаггүй. Одоо адуун дээр очиогоо бараг 2 жил болцсон гэж бараг хэлсдэггүй хаа. Тэгээ үндсэндээ одоо унгийнхаа тамгийнхаа баяраарч тэгээ унаг тамгалах баяраарч очиагүй тэгээл ирэхэд үлзэн ягийг одоос аав жоохон гомдолтой л байгаа. Юу хар азраг нь улсад 3 төрүүлсэн байдаг үлээ. Хар азраг улсад 2 төрүүлсэн. 2. Халтар азраг бас улсад 2 төрүүлжсэн. За таны яг одоогийн ажил руу орохоос өмнө бас нэг жилет тасаа гэж бодож байна. Магадгүй Тэмүүлэн гэдэг хүн хүүхэд насныхаа мөрөөдлөөр ажиллаж амьдарсан бол өнөөдөр одоо яг ямар мэрэгчлээ ямар хүн байх авсан бэ? Бүр хүүхэд насныхаа юу? Тий би бүр ахтай нүцэлэг байх хүүхдийн мөрөөдөл гэхгүй. Тэгээд манай бас ээж найз нэг хүүхдүүд жоохон охин байдаг гэсэн. Би тэр хоёулаа их ойрхон тоглодог. Тэгээд тэр үедээ л бас ярьдаг байсан. Би одоо морьтой цагтаа болно.
гэж ярьдаг байсан. Тэр үед л одоо юу гэдэг ягаад чи тэр үед л одоо цагдаа нараас морьтол явдаг гэсэн юм шиг эргэлд. Би морьтол цагдаа болно. Тэгээд дүүгээ ардаа суулгаад аваад явдаг байна гэж бас ярьдаг байсан. Тэгэл монголчууд ч ер нь одоо хүү төрүүл цагдаа бүх болгоно, охин төрүүл эмч мэс болгоно л гэдэг гэж ярьдаг шүү дээ. Ер нь бид нар хүүхд тахтал одоо манай аавж идэл голдол нэг тийм зүйл ярьдаг байсан л та тий. Тэгээд манай аамаа одоо тэр үеийнх нь бас л яг л нөгөө жирийн л одоо монгол аав нарын адилаар л гэсэн хүүхдүүдэл ойрцоо насны хүүхдүүд бол хооронд нь барилдуулдаг тий. Тэгэл манай самаатны хүүхдүүд байдаг бас бидний чинь чөлөөтөр барилд. Эхлээд үнцээр барилдуулна. Тэгээ би бодвол нөгөө үнцээр нэг надаас нэг том нэг ах манай хамаатны хүүхдүүд гэсэн нөгөөтгөндөө унцдаг л байсан юм шиг ерөнхийдөө дийлдэг. Тэгэнгүүт за одоо чөлөөтөр барилдуулна гэж чөлөөтөр болох нөгөөдгийг аваа ичдэг тэгэл. Чөлөөт үнцээр бас барилдуулдаг хүүхдүүд нөгөө хоёрын хооронд нь аль тэр өдөр дийлснийг нь медаль хурамчаараас олгоод нэг юм одоо энэ дэр засаж зогсоогоо тий. Тэгээ ер нь бол мэдээж одоо юу гэдэг чинь нөгөө хүүхдээ спортод дуртай байлгах илүү одоо юу гэдгийг өөртөө зөв зөв зарцуулах хоббитой байх гэсэн л да бас манай аав ээж сэтгэл байсан бахлах гэж боддог. Тэгээд би тэргүүрээ явсараа гадаг л нөгөө мөрөөдлөөр 10 жилдээ ч бас жоохон барилдах нослох дуртай байж байгаа. Их сургуульд ороод Америкт сургууль багтаас 4 5 жил чөлөө төвхөр барилж байсан. Тэгээд тэр үедээ их бага жинд барилдаг байсан. Яг хоо нуруулагч гэсэн жиндээ бол их нуруулагдаг байдаг байсан. Тэгээд 66 65-д барилддаг байсан. Тэгэхээр таны яг улс төрийн амьдрал ер нь хизээ эхэлсэн бэ? Яагаад ер нь улс төрийг сонгох вэ? За нэг яг улсын хурлын гишүүн болохоос өмнөөс намзаа хэд залуучуудаа нэлээд тулж ажилладаг байсан шүү дээ, тий? Сургууль төгсч ирээд тэгээ би газрын сүнсний эрхлэх газар ажилладаг байсан. Ашигт малтмал газрын сүнсний газар гэдэг тэнд. Тэгээ бас миний багын найз тэнд болдоо гэж залуу байдаг. Тэр маань одоо бас яг нөгөө надтай цугныг агентлагт бас ажилладаг байсан. Тэгээ нөгөө найзтайгаа цуг байнгын цуг нэг хоёулаа нэг шинэ мэрэгжилтэнгүүд хоёулаа байнгын цуг цагаан өнгөрүүлдэг, унд цай хоолндоо ордог, найзал шинхүүлдэг байсан. Тэгээ нөхөр маань одоо тухайд л нөгөө ардын намын дэр гэдэг залуучдын байгууллага буюу Монголын Ардсан сүнслэг залуучдын холбооны нэг дүүрэгт нь тэргүүлэгчээр байдаг байсан. За. Тэгэнгүүтээ би чамааг ерөөсөө үеийнхээ залуучууд танилцуулъя. Чи энэ залуучдын холбоонд ор гэдэг. Тэгээд цуг явъя гэд нэг өдөр намайг дагуулад тэгээд Сүхбаатар дүүргийн залуучдын холбоонд бас ингээд тухайынхаа удирдлагуудаа танилцуулаад анх үүр дээр одоо би бас ингээд залуучдын холбоонд гишүүнээр бас хэлсэж орж ирсэн. Тэгээд найзынхаа одоо заасан мөрөөр бас анх нам гэдэг зүйлтэй залуучдын холбоотой бас танилцаад тэгээд тэрнээсээ удалгүй одоо 2005 он залуучдын холбоонд ороод 7 онд намын гишүүн болж ирсэн одоо намынх. Тэгээд яг хөө ерөнхийдөө бас анх намтай танилцсан залуучдын холбоотой танилцсан түүх маань бол тэгж эхэлж ирсэн. 14 онд хамтарсан засгийн газар байгуулагдана гэдэг. Тэгээд 5 сайд 6 дэд сайдыг томилж ирсэн. Тэр үед манай намын өдрөх зөвлөс бас надад санал болгоод за ингээд нэг талдаа уулуурхаан одоо чиглэлээр ингээд олон жил ажиллаж ирсэн компанийн дэд захирлыгээд бас тууцын гишүүн байгаа юм чинь. Энэгээр ажиллаач яга саналтай бай. Тэгэл анх хамгийн анх 14 онд улсын албан шалтгаан болж ирсэн. Болж ирсэн төгтэй ашиг. Тэгээд тэрнээс хойш 10 жил болсон ба шүү дээ. Тэгээд 16 онд залуучдын холбооны ерөнхийлөгч гэдгээрээ намаас одоос манай залуучдын холбооны 6 залуу мандат аваад улсын хурл дэвшээ зургуулаас гарч ирсэн. Тэгэхээр нэг дор нэг байгууллагаас залуучдын төлөө бол 6 улсын хурлын гишүүнтэй бас их хүчтэй баг команд орж иж тэрнийхээ хүчээр одоо бид нар бас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг тухайн үеийнхээ сонгуулийн мөрийн хэлбэрт оруулаад тэр хуулиа өөрсдөө санаачлаад 17 оны 5 сард анх удаага Монголын залуучууд бас хуультай болж ирсэн. Тэгээ бидний бас одоо манай залуучдын байгууллага манай тэр үеийн 6 залуу гишүүний хийсэн хамгийн том одоо залуучдын хийсэн ажил гэвэл одоо бас энэ болох байх. Нэг үе бодол одоо залуучууд бас академик боловсролыг их сонирхдаг болсон байна тий. Мэдээж ерөөсөө аливаа улс орныг мэдээж одоо залуучуудгүйгээр тэрдэндээ бид нар бол ирээдүг бас одоо энэ босрлын салбар болоо залуучдын босролт хийх хөрөнгө оруулалт хөрөлсөх бол арга байхгүй. Тэгэхээр мэдээж Монгол улсын номер 1 салбар бол эрүүл мэнд босрлын салбараа. Тэгэхээр бидний салбартаа бол асар их одоо өөрчлөлтийг хийх, илүү их хөрөнгө оруулалт санхүүжилтийг тавьдаг байх бодлогыг зөв болох бол зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо тэгээд яг өнгөрсөн 10 20 жилийн хугацааны бодлогын гол том алдаа маань гэдэг аваад үзэх юм бол нөгөө босон шүтний бодлого, нөгөө босрлынхаа систем дээр бодлого дээр бид нар халтаа гаргаад нийгмийн чиглэлээр эрэлт хэрэгцээтэй мэрэгчлэр бол бас хүмүүсөө сургаагүй, дийлэх нь нийгмийн чиглэлээр сурцсан байгаад байдаг. Өнөөдөр үндсэндээ одоо нарийн мэрэгчлийн босуучнууд бас байхгүй болж байна. Тэгэхээр одоо бид нар энийг л нэлээд зас загруулах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. За мөн дээрээс нь анхан шат босрлын систем дээр ерөнхий босрлын сургалт болоод зэрлэгийн босрал дээр илүү яаж зөв хүн болох вэ? Яаж илүү одоо хүн болох тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг асуудал
хүүхдийн нөгөө суур хүмүүжил төлөвшлийн асуудал бас нэлээд орхитод байна гэж харагдаад байгаа. Тэгээ энэ дээр бол сая нөгөө өнгөрсөн парламентынхны бид бүхний хийсэн босрлын багц хуулийн шинжилгээ маань бол бас гол чиглэлд хийгдсэн. Тэгээ одоо ирэх энэ 5-10 жилийн хугацаанд энэ илүү үр дүнд гарах болов уу гэж харж байгаа. Тэгээ бидний үе чинь одоо бас манай аав ээжийн гол загтаг байсан зүйл маань бол ерөөсөө үргэлж зөв хүн байх л гэж бас ярьдаг байсан. Тэгээд манай бас одоо ч гэсэн хэлэх дуртай өгнөгөө зүвээ бол зөөлөн зам буулна гэж ерөөсөө тэр үг гэдэг. Би ч гэсэн одоо бас яаж одоо юу гэдгийг нийгэмдээ зөвөр гүлгэр дуурайл үзүүлэх үү, яаж хүн байх вэ, яаж зөв байх вэ гэж одоо бас хичээж бас явдаг. Тэгээ энэ үснээрээ ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн бас байнга хэлж ярьж та нар ямар ч бай одоо хинж байсан болсон яаж ч одоо юу гэдэг ямар ч ажил хаач ажилласан ямар ч мэдлэг босролтой байсан хамгийн гол нь зөв байх ёстой шүү, хүнээрээ байх ёстой шүү гэж бас л хэлж ярьж зааж сурах дуртай. Тэгээ илүү одоо юу гэдгийг нийгэмдээ зөв үлгэр дуурайлыг үзүүлэх, зөв соёлыг түгэх бол ёстой л гэж бол бас хөөнийхөө үдээс үздэг. Босрлын тогтолцоон дээр тэр 10 жилийн ялгаа авахгүй, Австрали ялгаа авахгүй, Америк ялгаа авахгүй, ихтэй сургуулийн ялгаа авахгүй төлөвшүүлж байгаа зүйл ерөөс хүн болох тал дээр нь тэр хүнийг одоо бие балдар төлөвшил хүмүүжлэлээс нь илүү одоо өөртөө зөв зүйл цаг гарцуулах, зарцуулах тэр боломжийг бол гаргаж өгч байгаа. 10 жилд нь ч тэр их сургуульд нь ч тэр ерөөсөө бүх төрлийн шигшээ багыг дэмждэг, бүх төрлийн спортуудыг дэмждэг. Хүүхд залуучууд бүгдөө одоо юу гэдэг тэрэнд одоо хуваагдаа тэ өөрийнхөө одоо сонирхолтой чиглэлээр хичээллээд ингээд бие ултраж хөгжүүлэх бие сэтгэл оюун ухаанаачтай юу гэдэг төвчээртэй болох боломжийг бүрдүүлж идэг. Би тэгээ тэрний бол яг нэг давуу тал гэдэг ч юм уу тэр нөгөө бүх спортыг дэмжиж идэг, шигшээ багтаа байж идэг, уралдаан тэмцээнд тогтмол хийж идэг, сургуулийн одоо тэр тал дээр байнгын санхүүжилт гаргаж идэг гэдэг бол өөрөө бас босрлын системээ бас маш том өгөгдөл юм байна. Яагаад гэвэл жишээ нь одоо юу гэдэг тэр спортоор хичээлж байгаа хуу хүн гэдэг бол угаасаа сэтгэл зүйн асар том нөгөө бэлтгэлийг өөрөөрт суулгаж идэг, дэсвэр төвчээрийг суулгаж авч яадаг. Тэ илүү одоо тууштай байдаг, эхлүүлсэн зүйлээ дуусгах идэг. Тэгэхээр тэр бол өөрөө их суур хүмүүжлэлээс бол би яг зөв зүйл юм байна гэж боддог. Нэг бас үг л байдаг л да. Хүн нэг л юмыг одоо сайн сурч авах юм бол бусдыг бол сурч болдго юмаа гэдэг. Тэр өөрөө юу юм бэхээр төвчээр гэж ярьдаг. Нэг л юмыг сайн сурч авах юм бол бусад юмыг бол сурч болдго гэж. Тэр бас нэг юм тийм үг байдаг шүү дээ. Өөрөө өөрийгөө ялан дийлснээр одоо ер нь бол өөрийн тань хамгийн том өрсөлдөгч өөрөө өөрийгөө ялан дийлэх нь нэн чухал гэдэг өгтөл танид л санал хэлж байна. Тэгэхээр ерөөсөө аливаа хүн бол нөгөө ихлүүлсэн ажиллаа сурч мэдэх гэж байгаа зүйлээ заавалчгүй бас дуусгадаг байх. Аливаа одоо ихлүүлсэн ажилдаа хийж байгаа ажил үстэй заавалчгүй сэтгэлээ зориулдаг байх ёстой гэж бас би өөрийнхөө үднээс бол боддог. Тэгэхээр энэ үднээсээ ч гэсэн амьдралд гараад нөгөө тэр спортын тууштай, төвчээртэй тэр зан чанар хүлээцтэй байдлууд бол бас их хэрэг болдог юм байна л гэж боддог. Би ч тэгээд нөгөө одоо Америк чөлөөтөөр бас барилдаж байхдаа чөлөөтийн тэр нөгөө шигшээгийн бэлтгэл эднэр ч бол их хүндэлтэй. Ер нь бол одоо өдрийн 5 цагийн бэлтгэлтэй өглөө 3 цаг, өглөө 2 цаг, өдөр 3 цаг гэл өдрийн 5 цаг, 7 хоногийн 30 цагийн бэлтгэлтэй байдаг. Тэгээд үндсэндээ бол баг манай одоо улсын одоо нөгөө бүх шигшээгийн бэлтгэлийн хэмжээнд бэлтгэдэг байсан. Тэгээд анх чинь одоо юу гэдэг бүхэл бүтэн тэр багаасаа тэр чөлөөтөр явсан залуучуудтай гээл тэдний бэлтгэлийг давж гаргадаг чинь эхний сар бол их л хүнд байдаг гэсэн. Хамаг би булд руу очиод би нараас юугаараа татдаг. Тэгээд шатаар дэше гарах чинээс хөлөө дааж алхаж гарч чадахгүй хамаг юм өрөөсөө гээл яс ингэж булчин өвдөөлөр хөндөрлж өвддөг л байсан л да. Тэгээд бод хойдо боддог л байсан. Тэгэл төвчээр бүхнийг дийлэн гэж өөрийгөө зоригжуулж бас явдаг байсан. Тэгээд энэ маань өөрөө сүлдээ миний бас л амьдралын уншлага бүх зүйл дээр л бас өөрийгөө зоригжуулж одоо юу гэдгийг ялан дийлэхийн төлөө бас явж идэг. Тий. Энэчлийн хувьд л их онцлогтой ажил болж байна. Одоо 2024 маань улираа одох чинь тий. Анхудаа түүхэндээ парламент маань 126 гишүүнтэй боллоо. За тэгээд анхудаа ерөнхийлөгч 2025 оны төсвүүдээр 20-г тавьж за тухайн төсвийг бас парламент болон засгийн газар хүлээж авсан шүү дээ. Энэхүү төсөв энэ талаар бас нэг халтгаан үзэгчтэй мэдээлгүүд магадгүй та хэд тэгж дуурсны бид өмнө нь одоо иргэд ч гэсэн за тэр цэцмаа зарим гişүүд ч гэсэн төсвийн талаар мэдээлэл хомс байсан баг. Харин энүүгээрээ та нараас мэдээллийг савж чадах шиг боллоо тий. Иргэн бүр за төсвүүд анхаарлаа хандуулж эхэллээ шүү дээ. Тэгс энэ аягаас хамгийн том ололт амжилт нь бол ерөөсөө энэ байдаг. Тэг шинэ парламент бүрдсэн байсан. Хамгийн анх нөгөө 8 сард 24 оны тодтол анх эхэлсэн шүү дээ. Энэ ч одоо бид нар 24 он тодтолоо ажиллаа. 25-ныхоо төсвийг бас дахиад ярьлаа. Тэрийг дахиж 20-г тавилаа, дахиж 2 дахь төсвөө оруулж ирлээ. Үндсэндээ 3 том төсвийг бид баталж байгаа байхгүй. Дундуур нь одоо бусад нөгөө төсвийн гүйцэтгэлд нэргээ зөндөл юм орж иж ирсэн. Тэгэхээр энэ үндсэндээр бол би нөгөө тодтол дээрээс эхлээд 8 сард эхлээд
өссөн үсээгүй энэ дээр өөрөө чанга хатуу байсуртай байхгүй зарчмын асуудлууд дээр дуу хоолойгоо хүргэж энэ шинэ парламентыг энэ залуучуудыг эхнээс нь зөв мэдээлэлээр бол хангахгүй болохгүй байна гэж бол ойлгож байна. Тэр үед хамгийн том зарчмын зүйл одоо нөгөө засгийн газараас орж ирсэн хуулийн дээр тогтвортой хуулийн тухай хуулийн дээр гол ерөөсөө зарлагын өсөлтийг өмнөх жилийнхэн зарлагын өсөлтөөс бид нар одоо эрүүлэр ингэж өсгөдөг байсан байхгүй. Бусад уулуурхайгаа хасаал зарлаа өсгөдөг байсныг нь тодтгол дээр тэр уулуурхайх нь одоо зардал хамаарахгүй гэдгийг нь хасч хаяад ингээд уулуурхайн гинти их орлого орж ирвэл дага зарлагаа өсгөдөг болгоо хийсэн. Тэгээ би тэрийг болохгүй гэж ерөөсөө хатуу байсвараа илэрхийлж ингэх юм бол дараагийн оны төсвүүч нь ерөөсөө хэмжээ хязгааргүй бид нар ямар ч хязгаарлалтгүйгээр орж ийн штэ гэдэг асуудал гаргаж ирж тавьж нөгөө нэг чуулганы голд нөгөө нэг ийм нэг зураг байгаад аа нэг сошиалаар явуулсан тийм араас явсан. Тий ардын намынхаа гişүүдтэй уриалаад ингэж болохгүй гэж яриад ингээд нэг тэгээ тэр миний бас санаач бол манай гişүүд бондол дэмжиэд анх удаа тэр сандыг бас унгаж ирсэн та нийтээрээ. Тэгээ тэрнээс анх эхэлж ирсэн. Энэ өөрөө юу юм бэ гэхээр ерөөсөө бид нар хүнжлийнхаа хэрээр хүлээж ийх ёстой маа. Олдог орлогоо бид нар гинтийг орлоготой байгаа үед хөндлөдөг байх ёстой маа. Олснороо гэдэг нөгөөдгөө цацаад үрээд хаяад байж болохгүй. Аль юу чухал вэ гэдгээ бид нар нэгдүгээр эренбэлдэг байх ёстой маа. Тэр босрол эрүүл мэндэ гэдэг юм. Хүн амынхаа нийгмийн тулгамж байгаа хор тавдар дээрэж гэдэг юм уу. Хүүхдүүдийн босрол тэр хоол унданд дэж гэдэг юм уу. Зарцуулдаг байх ёстой маа. Тэрнээс одоо юу гэдгийг мега төсөл улс орон хөгжмөөр. Гэтэл мега төсөл гэдэг нэрийн дор тэ 14 томцлос зөвхөн хоёрхан л энэ одоо одоогийн улсын сүсүүд санхүүж байгаа. Тэр нэрийн дор эрх ашигын ирэмбэр чухал биш зүйлүүдийг энд хөгжлийн гэдэг нэрийн дор оруулаад ажиллахгүй маа. Тэр сум хоорондын холбосон замууд, тэр аймаг хоорондын холбосон замуудыг бол жишээ нь бид нар үе шатгаар их хэрэгтэй болчиход байгаа юм. Гэтэл энэ удаагийн цус анх орж ирэхдээ өмнөх оныхоо цус 8 их нийтээр тэлж орж иж байгаа байхгүй юу? 8 их нийт өргөн шүү дээ. Маш их. Тэгээ тэр хэмжээгээр бид нар бол одоо юу гэдэг өр зээлийг үйлдүүлж гин гэсэн үг. Ерөөсөө үндсэндээ бас нэг зүйл нь бол ер нь одоо эдийн засгийн өсөлтөгч байна уу те тухайн тэр одоо мегаслыг явуулна гэдэг нэрийн дор бол одоо аливаа зүйлийг бол хэмжээгүй их өр зээлээр хийгээд байж болохгүй. Алдагдлаар хийгээд байж болохгүй. Айдваргаар аваад утсан ч гэсэн байнга л өөрийнхөө төлж чадах хэмжээнээсээ банкнаас их зээл авчих юм бол аав ээж тэрийг яаж төлж дуусгах юм. Тэгэхээр жоохон хямгтайхан шиг байх хэвээр жоохон ахиухан шиг цалин авсан үедээ бол аав ээж нь жоохон хямгадаж өгөөд хүндхэн үедээ зөв зүйл зарцуулахаар хамгийн түрүүнд хүүхдийнхээ сургалтынхаа төлбөр дээр маргаашийнхаа гурил мах будаан дээр зарцуулдаг байх те бензин түвшиндээ зарцуулдаг байх. За тэгээ жоох юм үлдвэл тэрийг хямгадаад за магадгүй зөв зүйлд нь за энэ л оруулъя гэдгээр гэр бүлээ ярьж хөрж байгаа шийдэг байх хэвэл асуудал та. Тэгээ энийг бол бид нар бас яг ингээд явсараад 8 сарын маань тэр аягүй маань бол бас тал хувийн амжилттай болсон. Зарим зүйлээ бид нар авч үзлээ, зарим нь авч чадаагүй. Тэгээд тэр зардлынхаа өсөлтийг хязгаарсан залт авч чадаагүй. Тэгээд тэрний гороор сая засгийн газар 8 их найдын өсөлтийг оруулж ирээд те хэмжээгүй их зардууд орж ирсэн шүү дээ. Тэр дотор нь ч одоо сая нөгөө ваучер лугаа адил тий олон асуудлууд орж ирсэн. Манай дор чандаргын маань одоо ярьдаг нөгөө мэдээлэл одоо зөвхөн тэр нэг эрчим хүчний реформ гэсэн нэрийн дор мэдээлэл сурчлагын 8-9 тэрбум төгрөгийн зардал орж иж байгаа. Бид нар бол тэрийг сая ингээд юм дагаад Монгол Улсын ерөнхийлөгчийн тавьсан хоргийн дагуу бид нар бас ингээд ажиллаад 26 хүнтэй бүрэлдэхүүнтэй ажлаас гарч ажилласан. Таниудыг ажлын хэсгийг харж ажилласан. Мундаг одоо энэ санаашигтай залуучууд одоо өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улсад нойр олгоод бас ажилласан. Би бас нэг зүйлийг бас их барахсан. Энэ 126 та парламент бас буруу зүйл байгаагүй юм байна гэдэгт би итгэл үнэмшил хатуу авсан. Тэр орж ирсэн шин залуучууд бол 26 ажил хийсэн залуучуудыг дийлэх нь бүгдээрээс 2-3-наас бусд дандаа шин залуучууд байгаа. Бүгдөө өглөө 10-аас ахуулаад орой доотл нь 10 тэгээд цаашаа 2-3 цаг хүртэл 100% шах үйлцтэй бид нар авсан. Ажиллаж исэн. Тийм сэтгэлтэй тэгээ мундаг одоо бидлэг босралтай салбарын төлөөлөл болсон энэ ажлын ард гарыг гэсэн төвчээртэй тууштай тийм залуучууд байснаас би харж байгаа. Тэгэхээр энэ бол их эрүүл зөв парламент болсон юм байна. Бурууд нүдний хурц байдаг болсон юм байна. Үг нь илүү их хүчтэй байдаг болсон юм байна. Зөв зүйлийн төлөө бүгдөө зарчимдаа зогсдог болсон юм байна гэдэгт бол би итгэл үнэмшилтэй байгаа. Тэгээ энэ тэр дундаа сая төсвийн асуудал дээр бол татвар төлөгчдийн мөнгөн дээр тий төрийн мөнгө гэж байхгүй. Төсвийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө, энэ бол нийтийн мөнгө. Энэ дээр бид нар үндсэн хуулиараа үл маргах журмаар энэ та бүхний бид бүхний тий харманаас үндсэн хуулиараа үл маргах журмаар хүчээр авчих. Татвар гэдэг зүйлийг төсвийн мөнгийг бүрдүүлдэг. Танаас хүчээр авчаад биднээс хүчээр авчаад тэрийг захиран зарцуулахдаа ард түмнээс асуудаг байх ёстой маа. Аль нь чухал юм бэ? Бид нар зөв зүйл зарцуулах уугүй гэдэг бид нар эренбэл чухалчилж тэгээд хэмнэлттэйгээр үр ашигтайгаар хамгийн зөв зүйл зарцуулдаг байх ёстой гэдэг зүйл. Энийг бол Монголын ард түмэн бүгдөө бас энэ одоо хагас жилийн төсвийн хилцүүлгээр бүгдөө бас ойлгож авсан. Энэ дээр байсаар хатуу илэрхийлдэг болсон байна.
Энэ одоо шинэ парламентын 126 гишүүн ч гэсэн энэ дээр бас хариуцлагатай ханддаг, илүү шүмжилтэй ханддаг, зөв зүйлийн талаа хатуу дуурдаг болсон байна гэдэгт бол би их баяртай байгаа. Дараагийн одоо энэ төсвийн мөнгө, татварлагчдын мөнгөн ч гэсэн бид нар зөв зүйлийг бий болох хэрэгшгээ эренбийг бий болох боломж олцол бол бас бүрдэж байна л гэж бол бас харж байгаа. Бичил бизнесийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулаад бас санал аваад явж байгаа шиг байсан тий. Иргэдэс. Тэгэхээр энэ хүү төслийн талаар товчхон мэдээлэл өгөөд хойлын нас нэвтрүүлгийн цаг өндөрлөгдөх гэж байгаа шиг байна. Facebook-д дамжуулаад яг тэр тойрог дээр очиж уулзсан манай Өрөнгай Арангаа Баянгор Арангаа аймаг дээр бас бид нар бас бизнес эрхлэгчтэй уулздаг. Тэгээ бизнес эрхлэгч гэдэг бол бас нэг талдаа нөгөө бичил бизнес эрхлэгчтэй бид нар дэмжих шаардлагатай байгаа. Нөгөө жижиг дунд гэж яриад байдаг. Жижиг дунд гэдэг маань бол нөгөө 200 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 200 сая төгрөгийн одоо үйл хөдлөлтөй ч гэдэг юм уу барьцаа баталгаатай ийм хүмүүсүүдийг орлоо. Гэтэл 200 сая төгрөг гэдэг чинь бас том мөнгө. Тийм хэмжээний борлуулалт эргэлтийн хөрөнгөтэй байна гэдэг чинь бас өнөөдрийн үндсэндээ аж ахуйн нэгжүүдийн дийлэнх боломжгүй зөвлөж байгаа. Эсвэл хуваарь бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд. Гэтэл бид бүхний жижиг дунд гэж байгаа чинь авж иж байгаа бүх энэ хувийн хвшлийн жижиг дундынхны категори доторх нь яг саяын дээр 200 сая төгрөг хувь хэмжээ нь бол 5-аас 10% байна. Нийт 80-аас 90% нь бол юу вэ гэхээр бичил бизнес их болж байгаа. Нийт борлуулалтын орлого нь сардаа 50 сая хүрэхтэй өгөөтэй байгаа тий. Тэгээд дээрээс нь одоо юу гэдгийг эргэлтийн хөрөнгө барьцаа хөрөнгө байхгүй зүйл байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүд маань бол төрөөс явуулж байгаа жижиг дундыг дэмжих энэ дэмжлэг тусламж хамрагдаж чадахгүй болж байгаа. Эзнээ болохгүй гэсэн үг. Томчууд нь томроод яваад байдаг тий. Барьцаа шаардлагыг хангадагаараа. Тэгээд дээрээс нь одоо юу гэдгийг нөгөө жижигүүд нь ямар ч томрох боломж олцоо байхгүй. Зээл хөрөнгө дэмжлэг тусалцаа хөрөнгийн их усаар авъя санхүүжилт авъя гэдээ аваад үзэхээр хаана очих вэ гэхээр барьцаа баталгаа хамгийн бага шаардлагууд нь хүрэхгүй болчихж байгаа. Нөгөө банк бус дээр очиж байгаа. Хамгийн өндөр хүүлэг авч байгаа. Хүүлэгдээд дуусч байгаа. Тэр хүмүүсүүд ямар нэг байдлаар одоо энэ санхүүгийн дарамтнаас гарах өдөр тушаанаас гарах боломж олцоо байхгүй ч юм. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол бид нар жижиг дундынхаа тухай хуулиуд дээр өөрсдөө бичил бизнесийг дэмжих тухай хууль гээд энэ хуваарь бизнес эрхэлж байгаа. Аж ахуйн гэж байгуулчихдаггүй байгаа. Дэлгүүр лангуу гуан зүсчин хоршоо ажиллаж байгаа. Тэ? Ингээд энэ хүмүүсүүд дээр бол төрийн анхаарсан дэмжлэг тусцаа хэрэгтэй байна. Эхлэлтийн хөрөнгө дээр нь бид нар ямар нэг барьцаа баталгаагаар хөрөнгийг гаргаад тэ гүйцэтгэлийг нэгэ шахаж явдаг баяа. Үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг тусцааг хийдэг бай гэж байгаа. Нэг өсчин бүсгүүр над зовлонгоо ярьжсэн зүйл нь юу гэхээр би одоо 20-30 м квадраттай ингээд нэг юм өсчний газар түрээслээд ажиллуулах ихэд надад 3 сарын ихний барьцаа түрээсийн мөнгө тавь гэж байна. Сарын сая 500 гээд 3 сарын их гээд 4.5 сая төгрөг надад хэрэгтэй байна. Тэгэхээр би хаанаас ажилгүй хүн чинь хаанаас олох вэ? Тэгэхээр төр чинь одоо юу гэдэг миний энэ анхны гарааны хөрөнгө дээр гарааны санхүүжилтэн дээр барьцаа хөрөнгөн дээр тусал дэмждэг байвал гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр ерөөсөө төр магадгүй гарааных нь бизнес дээр нь энэ барьцаа хөрөнгөийнх нь эхлэлтийнх нь энэ хөрөнгө 4.5 сая 5 сая төгрөгөн дээр дэмжиж тусчдаг байвал тэр хүн бол 6 сарын дараа тэрийгэ төлөөд дахиад 20 м квадрат өсчин байсан бол 50-60 м квадрат болоод хажуудаа нэг дүг аваад ажиллуулах бизнес үйл ажиллагаа өргөжих боломж олцоо байдаг. Тэгэхээр тийм байхгүй учраас тэр хүн бол яаж вэ гэхээр гэрээр нь очиж үсч засч байна. Гэртээ одоо хүн дуудаж ичнэ. Тэгээ үйл ажиллагаа нь өргөжнө гэсэн боломж олцоо байхгүй байна. Тэгэхээр ерөөсөө л ийм лугаа адил одоо ийм бизнесүүдийг анхан шатан дээр байгаа зовлон жаргалыг бид нар дэмжих зайлшгүй шаардлага байна гэсэн. Нэг ийм хуулийг хийгээд байгаа. Тэгээ би яг нэг өөрийн Facebook хуудасаар дамжуулаад бас ингээд тэр мэдээллийг хүргэжсэн. Одоо он гаргаад одоо харьцангуй төсөв дууссан учраас завтаа болж байгаа учраас одоо ингээд бусад энэ хууль санаачлах босруулах ажил руугаа иргэдэд тулгамж байгаа асуудлууд бас ингээд ороод явах төлөвлөгөөтэй бол байгаа. Таны хувьд ерөнхийдөө сошиал ертөнцид одоо хэр идэвхтэй вэ? Би Twitter, Facebook-ыг хаяад одоо бас 11 жил болох гэж байгаа байна. 13, 14 онд ерөнхийдөө Twitter, Facebook хайсан. Миний утас нар одоо байдаггүй. Яагаад одоо хүмүүс ерөнхийдөө сошиал ертөнцийн орчноос одоо мэдээлэл илүү төлөвлөгөө авдаг болцоод байна тий. Гэхдээ яг зүгээр одоо юу гэдэг нөгөө эерэг хандлага зөв бүхний эхлэл одоо нөгөө хувь өнөөс л хамаарна шүү дээ. Би ямар нэг байдлаар л одоо юу гэдгийг ямар нэг сөрөг мэдээнд гэдэг юм уу, сөрөг хандлаганд ч гэдэг юм уу те. Эсвэл сөрөг бүхнэр одоо өөрийгөө сэнэглэхгүй тулд тухайн үед л дархлаа үүсгээл хамгаалж исэн. Тэгээд тухайн үед ч ажил ихтэй л байдаг байсан. Ингээл Twitter, Facebook үзэх юм бол цаг заваас хэрэг үзүүл зарцуулаад байх юм байна гэж бодоод тухайн үед устгаж исэн. Тэгээд тэр маань одоо бас амьдралын маань хөвшил болоод ингээд сүүлийн 10-11 жил бол үндсэндээ Twitter, Facebook байхгүй болсон. Ерөнхийдөө бас ингээд нэг яг цаг үеийн мэдээлэлээс бас нэг сул тал бол хоцроод яваад байдаг. Гэхдээ бол хувь талтай бол бас энэ их давуу талтай юм байна, зөв зүйл юм байна. Ямар нэг гадны нөлөөнд бол буруу зүйл автагдаад байхгүй юм байна. Өөрөө өөрийнхөө ажиллаа хийгээд яваад байхад илүү их
зөв зүйл цагаа зарцуулж явах бас хэрэгтэй зүйл байдаг юм аа гэж боддог. Тэгээд манай нөгөө Сүбэдэ сайтын маань ч гэсэн одоо өөрөө зөв үстэй те эрэг бүхнийг Сүбэдэ цэгмэнээс гэж байгаа. Эрэг бүхнийг Сүбэдэ цэгмэнээс. Тэгэхээр ерөөсөө эрэг бүхнийг л манай залуучууд манай өөрөө өөрсдөөсөө бий болгоорой. Аль болох одоо буруу зүйл, хор зуршил бас автагдахгүй байгаасаа л гэж би бас боддог. Тэгээд энэ улс орон хөгжих ёстой, сайхан нийгэм бид нар амьдрах ёстой. Тэр бүхний одоо гол цэг нь бол манай залуучууд. Тэгээд бид нар өөрсдөө их зөв байх, эрэг байх, нийгэмдээ зөв үлгэр дуурайл болох ёстой гэж боддог. Тэгээд бүгдөө эрэг мэдээллийг хамтдаа түгээцгээе. Тэгээд бид бүхний оролцоо нэг хүний хувь нэмэр нэг одоо хүний зөв нөлөөлөл гэдэг бол бас асар их одоо ач холбогдолтой байдаг. Тэгээд энэ дээр та нар маань санхаараарай л. За шинжил болж байна. Тэгэхээр ер нь таниуд одоо шинжилгээ хэрхэн яаж тэмдэглээ? Шинжлэлийн баяр дуртай одоо хүүхд олгон бол одоо шинжлэлийн баярыг бол сэтгэл догтлон хөдөлгөөн за тэр цэцмаа гэрүүлийн баяр гэж үздэг шүү дээ тий. Тэглгүй яг нөгөө хүүхд байхдаа нөгөө гацуураа бараг сарын өмнөөс тасаал тэгээд сарын дараа шинжил дууссаны дараа 31-ний дараа сар гарan бараг 2 сарын 1 хүртэл бас ялко бүтэ 2 сар гэрээ ялкороо чимдэглэл. Тэгэл дээх үед одоо дандаа л нөгөө ялкны модыг бас ахч нар мэлаадаг, ургацаа хураадаг. Мөнгө хураадаг тийм л баяр байсан. Тэгээ одоо манай хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн одоо бас л яг манай гэр бүлийн соёл хүмүүжил бас тэрүүгээр л бас ингэж явж идэг. Хүүхд байхад бол одоо бидний бас нэг ярих туртай зүйл бол нөгөө өвлийн үг аав юм бэлэг. Юм ховор байх үед социализмын үед нөгөө Оросын баруун их гоё байдаг байсан. Тэгээд нөгөө заримдаа багангда онц сурсан хүүхдүүдийг тэгээд сургуулийнхаа шилдэг хүүхдүүдийг бол харшийн ялканд бас оруулдаг байсан нөгөө Пямжи ордон дээр. Тэгээд тэнд очиод харшийн ялкнаас өвлийн үгнөөс бэлэг авч байгаа шилдэг хүүхдүүдийн бэлэг нь айгаа гоё байдаг. Би бас 1-2 удаас орж авч ирсэн багангда хат. Тэгээд тэрний яадаг гэхээр нөгөө ийм бэлэг нь ийм тэр бэлэг юутай нөгөө цай цэрмэн ийм тоглоомон. За саван дотор жихэр баахан тэр үйл Орос чихрийн мард үргэлж. Жихэр мандрин тэр байдаг үсэ айлмалаа. Одоо мандрин бижимчин байдаг үсэ. Жихэр жиглааднууд дандаа гадаад Оросын нөгөө жихэр жиглааднууд. Тэгээд нөгөө бэлэг нь уут биш нөгөө хайрцаг нь өөрөө тийм тоглоом болдог юм хуванцар нөгөө цайзан. Манай яг суманд бол нэг юм уутал байгаад байдаг байсан. Тий. Тэр бол зөвхөн харшийн ялканд болгодог. Улсын хэмжээний шилдэг хүүхдүүд болгодог нэг тийм. Арай өөр хайрцагтай өөрөөсөө. Хайрцаг нь одоо нөгөө тоглоом л гэхгүй юу? Нөгөө нэг юм одоо цай цэрмэн Оросын тийм. Тэгээ буцаагаад нөгөө тоглоомоор ашиглаад цай цэрмэн болоо тоглоод ингээд явдаг гэсэн. Би 2 удаас тийм бэлэг авч ирсэн. Тэгэл тэр үеийн л одоо тэр бэлэг эдэр чи их гоё. Их сургууль одоо сургуулийн ч доо сонсорсон хүмүүсийн бэлэг эдэр их гоё. Аав ээжээ авдаг бэлгэнүүд их гоё. Тийм л байдаг гэсэн. Тэгээ одоо тэр болгож гисэн одоо хүүхдүүдтэй ч гэсэн бас баярлуулахаас хүүхдийнх нь одоо шинжлэх нь баяраар гэж боддог. Шинжлэлээр их олон хүүхд баярлалдаг. Тэглгүй одоо манай 2 томч нь хоёулаа 2 ихээр угаасаа бас шинэ оны өмнөхөн бас хоёулаа төрсөн. 2 хүүхдийн төрсөн өдөр залгуулаад шинжил залгуулаад бас минийх болно. Яраараасаа баярлалаа шүү дээ. Тэгээ ер нь бол одоо шинжил чинь болоо ерөөс манай гэр бүлийн бас баяр болж байгаа. За таны хувьд л одоо Монгол Улсын их хурлын гишүүн. Тэгэхээр энэ жил одоо шинжлэлийн баяр маань болж байна. Тэгэхээр энэ цаг мөчийг ашиглаад одоо их дэлхийн их орныхаа өнцөг болон бүрд суугаа үзэгчтэй, сонсогчтой, уншигчд маань одоо сайхан шинжлэлийн баярын мэдлэгээ төвшүүлэх байхаа. За тэгээд ингээд бас нийт үзэгчтэй Монголын ард түмэнд залуучуудаа бүгдөөрэнд одоо шинэ оны мэндийг хүргье. Тэгээд та бүх маань бүгдөө бас сайхан баярлцгаараа тэгээд ажил үйлс нөрөж өөдөн дэшээ байг зөв бүхний үлгэр дуурайл бас болж яваараа манай залуучууд маань за ингээд айл өрхийн амжиргаа орлох нь үргэлж өөдөн дэшээ уусаа сан хөмөрг нь одоо бас орлого ариун байх болтугай. Тэгээд Монгол улс маань бас хөгжин дэвжиж мандан бадрах болтугай эрхэм бид бүхэнд илүү өргөөжөө өгсөн илүү одоо бас амжилт бүтээл дүүрэн жил байна гэдэгт бас сэтгэлтэй байна. Та бүх маань сайхан баярлцгаарай. За тэгээд бидний урилгыг хүлээн авч Сүбэдэ цэгмийн сайтын энэ жил контентын маань хүндэт зочноор хурж ирж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд улс их орныхаа сан хөмрийг ариун дүүрэн байлгахын төлөө эх он жилүүдэд илүү их хичээж ажиллаараа. Тэгээд танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье гэж Сүбэдэ цэгмийн сайтын хамт олнууд энэ хүндэтгэн баярлалаа бэлгэлье. За баярлалаа. За баярлалаа танд. Баярлалаа үзэгчдээ Сүбэдэ цэгмийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга Тэмүүлэн өргөдөө оролцлоо. Тэгээд нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.